За, шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За, энэ дугаарыг бол мөн ч их хүлээлээ. За, манай үзэгчид гэсэн хараад гарчигнаас нэг содонч харагдаж байгаа бах. Зарим хүнсийн гачигтай санал нийлж байгаа бах, нийлэхгүй ч хүмүүс байгаа бах. За, тэгэхээр хятад улс гэдэг бол одоо манай Монгол улсын мөнхийн хөрш зэрэгэлдээ байгаа энэ орон. Тэгэхээр мэдээж энэ улсын талаар бид нар одоо чадгатахаараа сайныг инч бай, мууг инч бай бас л ойлгодог, мэддэг, таньдаг л байх хэрэгтэй баг. Тэгээд эндээс нь гарч байгаа үр дагавар гэдэг юм уу тэр зүйлсүүд бас нэг зэрэгэлдээ хөрш орнуудад нөлөөлдөг учраас тэгээд нэг талтаа бол манай монголчууд бол яг энэ хятад улсын талаар хоёрдмол үзэл бодолтой байдаг хэлж болно. Нэг нь гэх юм бол одоо заналт дайсан одоо гэж харддаг бол нөгөө хэсэг нь болохоор яа харахгүй одоо бас эдийн засгийн хүчирхэг холбоотон гэж харж иж болно За тэгэхээр энэ одоо яг өнөөдрийн нэвтрүүлэг нэрлэгдэж байгаа энэ авлагын рекорд гэдэг бол бас л нэлээд удаан хугацаанд энэ хятад гэдэг улсыг удирдахжсэн энэ хүний талаар ярих гэж байгаа. За тэгэхээр дэлхийд дээр бол хамгийн олон хүний амьд хүрсэн. Дээрээс нь хамгийн олон хүнийг үлбэрүүлж үхүүлсэн ухах шалтгаан нь болж исэн Магадгүй хамгийн их нүгэлтэй гэж хэлж болох хүн бол Мао Цзэдун. Түүний буруу бодлого, буруу шийдвэрээс болж ер нь бол 40-оос 70 сая хүн нас барсан гэдэг юм тоо гарч ирээд байдаг. Энэ бол нөгөө бидний мэдэх фашист Гитлер гэдэг шүү дээ. Гитлерээс ч илүү их олон хүн алсан байх ийм тоо байгаа байхгүй. За дэлхийн түүхэнд ч одоо бол нэг хамгийн алдартай гурван дарангуйлагч хэлж болдог хүн байдаг шүү дээ. Нэг нь бол Мао Цзэдун, нөгөөт нь Гитлер, тэгээ нөгөөт нь бол Сталин байдаг. За тэгээ өнөөдөр бид нэр Мао Цзэдуны талаар ярих гэж байгаа. Мао Цзэдун гэдэг нь бол одоо монгол нэр нь байгаа дээ. Одоо хятад нэрээр бол Мао Цзэдонг гэдэг юм билээ. Тэгэхээр би бас тэр хоёрыг жоохон холиод хэлчих магадгүй шүү. За тэгээд нэвтрүүлгийн агуулга бол одоо түүний хувьсгал төр өдөрцөн онцлогуудыг илүү ярих учраас нэг жоохон бага насыг нь бол жоохон дурдал өнгөрч юм. За Мао Цзэдун бол 1893 онд Манч Чин улсын Хунан мужийн нэгэн хөдөө тосгонд төрж исэн. За Манч Чин бол одоо хятад байхаас өмнөх байсан улсын нэр нь байгаа. Тэгээд багаас маш эсэргүү хандлагатай хүүхэд байсан юм. Тэгээд өөрийг нь хүчээр хүнтэй гэрлүүлэх шаардлага гарч ирсэн байхгүй юу? Хүчээр гэрлүүлэх гэж оролцсны төлөө Мао гэрээ хаяад зогтчихсэн юм аа. За тэгээд 20 настайдаа Чаншагийн багшийн сургуульд орж илоо. Тэгээд 4 жил суралцах хугацаанд төрийн маш олон шин санаудыг сурж авч ирсэн. Тэгээд тэнцэнэ оюутны холбооны эвлэл байгуулад тэгээд социалист үзэл санааг яг өөртөө авч хэлж мэддэг болж ирсэн юм билээ. Тэгээд сургууль төгснөхийн дараа нэг хэсэгтээ Мао боловсрал сэтгүүл зүйн салбарт ажиллаж исэн. Одоо бидний өмнө бас нэг ярьж исэн дарангуйлагч бас EDM-ийн санагдах юм. Бас сэтгүүлж байж исэн хүн байгаа тоххой. Тэгэхээр нэг янзын дарангуйлагч гэдэг хүн сэтгүүл зүйн салбарт ажилладаг байдаг. Одоо тэрийг яаж мэдээлэл цацах вэ? Тэрийг маш сайн сурч авдаг юм шиг байгаа. Тэгээд энэ салбарт ажилладаг байсан ч гэсэн одоо ямагт улс төр хувьсгал руу илүү сонирхол нь явдаг байсан юм билээ. Тэгэд бид нэг цаг хугацааны аяллаар 1911 оны Синханы хувьсгалын талаар ярьж байсан. Тэр нөгөө төмөр гах ажлын хувьсгалд Мао Цзэдун Сүн Яцены бүгд найрамдах айрамд нэгдэн ороод тэгээ Манжин хааныг унгах дайнд оролцож исэн юм аа. За Сүн Яцен гэх юм бол одоо хятадын хамгийн анхны ерөнхийлөгч гэж хэлж болно. Одоо зарим хүмүүс чинь Маог бол хятадын хамгийн анхны одоо удирдагч гэж үздэг бол Сүн Яцен бас одоо хятадын эцэг аав гэж бас яригддаг юм билээ. За Мао тэгээд энэ цэргийн карьертэй бол нэгэн жил орчим байжсэн юм билээ. Тэгээд 1918 оноос эхлээд нэг жилийн турш Бээжингийн их сургуульд номын сангийн туслахаар ажиллаж исэн. За тэгээд энэ сургуульд ажиллаж байхдаа хятадх марксист үзлийн үндэслэгч гэж нэрлэгддэг Ли Дайжао, Чен Дүши хоёртой танилцж исэн. Тэгэд энэчнээс бол яг ингээд Маогийн коммунист үзэл суртал нь улам бэхжиж исэн. Тэгээд хятад улс аажмаар өөрчлөгдөн гэж бол ердөөсөө байхгүй байна тий. Эрчимтэй хувьсгал заавал хийх хэрэгтэй гэж сурсан. За тэгээд энийг бол яг коммунист үзэл бодол хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд олон коммунист урсгалаас хамгийн хятадд тохиромжтой нь марксизм, ленинизмын урсгал гэж үзэж ирсэн. За тэгээд 1921 онд бол Монгол улсын ардын хувьсгал бас яг эд өөрчилсөн цаг үед Мао
Хунаан можлого буцаж очоод дөнгөж шинээр байгуулагдчихсан дундад улсын ив хамт намд орж исэн. За дундад улсын ив хамт нам нь одоо бидний мэддгээр бол хятадын коммунист нам байдаг. За тэгээ зарим хүмүүс бодож байгаа хтай. Мам ч элсэж орж исэн юм. Уулын чинь эн чинь өөрөө үүсгэн байгуулагч нь биш байсан юм уу гэж бодож байгаа. Тэгтэл өөрөө бол яг үүсгэн байгуулагч нь биш байгаагүй. Өмнө нөгөө дурдж исэн Ли Дайжав, Чин Дүши хоёр бол үүсгэн байгуулагч нь байсан. Гэхдээ ирээдүйд энэ намынхаа тэргүүн болж исэн байгаа. За энэ үед бол Оросын болшевикууд ингээ нөгөө хувьсгалаа экспортлж эхэлж ирсэн. Тэгээд зөвлөлт улсаас амар олон Оросоос амар олон зөвлөхүүд ирж хятад сургалт ордог байсан байгаа. Одоо зөвлөлтөөс ирж ийн гэсэн үг. Тэнд хувьсгал гаргахад нь зөвлөх маяг ирж ийн тий. Тэгээд ямар заавар зөвлөмж өгжсэн бэ гэвэл хувьсгалыг томоохон хотуудад эхлээд хийх ёстой гэж зөвлөж байгаа байхгүй юу. Харин оронд нь мав бол энэний эсрэг үзэжсэн. За томоохон хотуудад хийжсэний оронд хөдөө орон нутгаар энэ хувьсгалын үрийг тарих ёстой гэж үзэж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл хөдөө орон нутагт одоо мав яг гол бүлэг тариачин малчин хүмүүс нь байдаг байсан. Энэ хүмүүс чинь эхлээд энэ коммунизмын хувьсгалыг хийх хэрэгтэй штэ гэж үздэг байсан. За тэгээд 1920 оныг ерөнхийдөө энэ үзэл санаагаа дараах гад хөдөө орон нутагт цагаа өнгөрсөн байдаг. За тэгээд 1923-аас 27 оны хооронд Сүн Яцэний Гоминдан нам тэгээ Мао Цзэдуны коммунист нам хоёулаа бие биентэйг ингэж сандаа үзэлцдэг байсан. Яг тэгээд санаагаараа зөрөлддөг. Тэгэд энэ хоёрод бас зөвлөлтийн дэмжлэгтэй буу зэвсэг цэргийн сургалт авдаг байлаа. Тэгээ энэ хоёр нийлээд анхдугаар нэгдсэн фронт гэж нэрлэгддэг болж исэн. Энэ хоёр нам чаа уул нь хоёулаа эсрэгч гисэн нийлж ямар үйл ажиллагаа явуулж ирсэн бэ гэх юм бол одоо өмнө нөгөө хаант улс байсан шүү дээ. Хаант улс нурсныхын дараа тэнцэнс нь одоо шинэ улсыг эсэргүүцсэн хэдэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Одоо хэдэн генералууд за баг мафийн барбарууд ингээд хятад олон хотуудад байж исэн. Тэднийг устгаж байхгүй болгоод нэгдсэн хятадыг байгуулна гэсэн үзэл бодолтой байсан. За тэгээ энэчнээс нь одоо нэг анхуй жилийн Фентиан гэдэг өөрсдийнхөө үзэл бодолтой нэг бүлгүүд байгаад байсан. За тэгээ энэ бүлгүүдийг устгах үйл ажиллагаа нэг амар дайжгүй явж ирсэн 1926 он хүртэл. Тэгтэл 1925 онд Сүн Яцэн нас барсны дараа Гоминдан намын дараагаар Чан Кайши гэдэг хүн гарч ирж байгаа. За энэ Чан Кайши гэдэг хүн бол ердөөсөө коммунизмыг ердөөсөө үзэж харддаг. Тэг бүр үзэн яддаг маш хардаж сэрддэг хүн байгаад байсан. Тэгээд энэ хүн 1927 он за энэ коммунистийн эсрэг нэг шийдвэртэй үйл хөдөлгөөн хийя гэд Шанхай хотын бүх коммунистуудыг баривчлаад бодож хороожсон. Тэгээд энийг Шанхай хядлага гэдэг нэртэй. Чанкаши гэж одоо бидэд яг нь сүүлд нь Тайванаар нь бас илүү мэддэг л дээ тий. Тэгээд Чанкаши чинь баг өөрөө эргээд хаан болох гэж үзэж байгаа шүү дээ тий. За тэгээд хариуд нь бол Мав намрын ургацын бослого гихч санаа эхлүүлж байгаа байхгүй юу. Тэгээд уул нь нэг дажгүй ив нэгдэлтэй хөгжиж дэвшижсэн дундад улс шууд ингээ голороо хуваагдчихж байгаа. Нэг талдаа одоо цэрэг арим цагдаа тэгээ хотын сэхэтнүүдээс бүрдсэн Гоминдан нам, нөгөө талдаа хөдөөгийн иргэд ажилчин тайрчаас бүрдсэн коммунист нам байгаа байхгүй юу. Энэ хоёр одоо бие биелээ үүдээс харсан үрдийн дайсан болсон гэж хэлж болно. За тэгээ энэ хоёр ингээл эрдийн дайнтай олон жилүүд өнгөрч илөө. Тэгтэл Хятад Японы 2 дугаар дайн эхэлж байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үеэр тэр үед энэ хоёр нам буцаад нэгдэжсэн төр зүртэй тий. За дэлхийн 2 дугаар дайн болж байна. Хоёулаа бие биендээ байлжсэнээс гадны дайсангуудаа эхлээд аргалъя гэж байгаа байхгүй юу. Японч одоо нэг манжуур хэсэг гээд зүүн хэсэг дээр нь бас нэлээд том эзэлсэн байгаа шүү дээ тий. Тэгээд манжуга улсыг байгуулад Минзян гэдэг улсыг бас дэмжижсэн байгаа. Тий. Бид нар энэний талаар нөгөө Хидэкин Тожигийн нөгөө төгсөлтөр жоохон ярьсан. За тэгээд Мавын тал Гоминдан намтай хамтарч Японд байлдаж байгаа үедээ энэ Мав нэг үдэл суртлын сургалт маш ихээр хийж байгаа байхгүй юу. Одоо яг бүгдээрээ цуг ажиллаж байгаа шүү дээ. Тэгэх үедээ ингээл за одоо коммунизм гэж нэг юм байт юм аа. Одоо ленинизм, марксизм иймэрдэн сургаалууд байт юм аа. Тэрийг нь бүгдээрээ энэ цэргүүдтэй маш сайн сургая. Бүгдээрээ өөрсдөө сайн сурцгаая гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэд эндээс нь ямар үр дүн гарсан бэ гэх юм бол намын гишүүд өөрсдийн алтааг ил тод хилдэг болж байгаа. Тэгэд хурал дээр өөрийгөө шударгаар шүмжлэх ёстой болсон байт юм. За тэгээд энэ маягаар явсараа дэлхийн 2 дугаар дайн дуусах үед
намын үзэл суртал марксизмаас маоизм болж хувирсан байдیں۔ Одоо ингээд маовын өөрийнх нь сургаалууд нь орцсон бас нэг янзын төрийн бодлого болчихж байгаа байхгүй юу. За тэгээ гадаадын дай дуусны дараа дотоодын дай шууд эхэлж байгаамаа. Тэгээд 3 жил үргэлжилсэний Иргэний дайны эцэст 1949 онд коммунист нам Гоминдан намын эсрэг ялалт байгуулад тэгээд бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсан. За бүгд найрамдах хятад ард улс гэж яагаад байгуулагдсан бэ гэвэл энэний өмнө зүгээр бүгд найрамдах хятад улс байдаг байсан байгаа тоххой. Тэгээд Сүн Яцен чинь анхны ерөнхийлөгч байсан шүү дээ гэж хэлжсэн шүү дээ. Энэ бүгд найрамдах хятад улсын ерөнхийлөгч нь байсан гэж хэлж болно шүү. Харин Мао Цзэдунг бол одоо бүгд найрамдах хятад ард улсын анхны өтөртөгч нь болж байгаамаа. 49 он тий. 49 онд. За тэгээд 49 оноос эхлээд бол Мао үнэмлэхгүй эрх мэдэлтэй болж байгаа. Бүх эрх мэдэл одоо коммунист намд байдаг. Тэгээд ангийн дайсанд ердөөсөө өрчүүхэн эрх мэдэл ердөөсөө өгч болохгүй гэсэн баримталтай байдаг байсан. Тэгээд чөлөөт сонгуул бол ердөөсөө явагдахгүй. Тэгээд хэвлэл болон сургууль дандаа л одоо намын үзэл сурталыг эрхлэмддэг, заадаг газар болж байгаа байхгүй юу. Одоо тэгээд нэг дарангуул диктатор гэдэг юм энэ чэнсээ эхэлж байгаа гэж үзэж болно. Энэ хүртлээ бол гэхдээ бас л маш олон хүний цус урссаар л байгаа шүү дээ тийм чинь тий. За хоёул хамтран ажиллагч ярьчаад тэгээд чи дуустлаа сайхан чөлөөтэй ярьж болно. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Төгс ургац компани маань хамт олон ажиллаж байгаа. За Төгс ургац гэдэг нэрийг болохоор бид нар яаж мэдхийн хэрэг ер нь ингэдэг шүү дээ. Би юм багхгүй зөв дурсамжаа ярихад эмээтэйгээ би хоёулаа ингээд амьдэрдэг байхад манай эмээ чинь нөгөө нэг яг л нэг юм амьдралыг өөрөө болгодог хүн л дээ. Тэгээд нөгөө нэг юм нарийн ер нь бол төмсөө хашаанда тарина. Одоо хашааны маань эмээ өвтөний байдаг хашааны баг 50% юм уу 60% тэр чигтээ нөгөө ногоо тарьдаг. Тэгээд тэр үед чинь нөгөө луувн тарина, төмс тарина, тэгээд өгөрций тарина. Тэгээ помидор тарьдаг заяа. Тэгээ нөгөө помидор нь юм ногоон өнгөтэй байдаг. Болоог багтан. Тэгээ би нэг помидорнд аягүй дуртай. Тэгээд нөгөө эмээгийн болоог байгаа нөгөө ногоон помидор байсан. Хулгаалнаа. Тэгээ нөгөө ногооноор идэхээр амар гашуун шүү дээ. Тэгэнгүүт эмээ өөрхий за чи төр байж гэдэг нөгөөтэй чи ингээд түүгээд тэгэнгүүтлаа нэг юм момд ороож жагаад одоо нэг пич мишингийн ардтал ч юм уу тэг ханан мишингийн ардтал юм дулаан газар ингээд тавиад тэгээ нэг хэсэг байлгаж чад дулаахан байж хаад ч юм уу эсвэл нар тусгаад гэдэг байсан юм ингээд улаачдаг. Тэгээ тэгэнгүүтл нь болчихлаа за одоо чи идэж болно гэдээ идүүлдэг. Ийм гоё байсан. Тэгээд одоо хүртэл би ингээд дэлгүүрт орохлоорэ гоё помидор авахыг хүсдэг байхгүй. Тэгэл яг тэндээс аваад иддэг нэг юм хаяада идэж яхад маш гоё юмд байдаг. Тэгсэн чинь помидор чин одоо зөвхөн ингэж түүхийгээр нь идэхээс гадна одоо салаадны бас зайлшгүй нэг орц болчлоо. Дээрээс нь энийгээр чин давхар нөгөө нэг помидорны шүүс те жүүс гэдэг юм уу тиймгүй юм байгаа. Дээрээс нь бас нөгөө кетчупыг хийдэг. Спагетти, пицца гэл те. Тийм. Тэгээд бас нөгөө өгөрцөө шүү дээ. Өгөрцөөр чинь салаад хийн дарсан өгөрцөө байна гэх мэтлээ. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн маань одоо дийлэнх манай монголчуудын маань дийлэнх энэ нарийн ногоо нэг хэсэг нөгөө өөрсдөө тариалгаа болоод гадны импорт ингээд ихссэн байсан. Тэгээ гаднаас л орж ирдэг те. Тэгээд нэг дээр нь угаадаг юм ачдаг юм уу нэг юм өөр логоо наагаал ингээд тавьчихдаг. Тэгэл монгол гэдэг нэг юм байсан. Гэтэл хүнсний аюулгүй байдал гэдэг чинь бол одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл байхгүй. Ядаж гаднаас орж иж байгаа тэр экспортын импортын ногоонууд шүү те. Тэр ногоонуудын тэдэн хувь нь дотооддоо үйлдвэрлэсэн байх шүү дээ. Тэдэн хувь нь ядаж ингэж орж ирдэг гэдэг ч юм уу, нэмэлтээр орж ирдэг гэдэг ч юм уу те. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Тэгэхээр өнөөдөр ярих гэдэг Төгс ургац гэдэг компани бол яг энэ инхийн манаа зогсож байгаа газар байхгүй. Яаж юм гэхээр одоо бид нар өмнөхөөрөө бодох юм бол те нэг өвөл бол ногоо тариална гэж юм байхгүй шүү дээ. Нарийн ногоо хийнэ гэж юм байхгүй. Гэтэл дэлхийд ирчин энэ ургацын технологи гэдэг юм чи яаж хөгждөг вэ гэхээр те дөрвөн удирлын турш юм байнгын ажиллагаатай байж болох тийм хүлэмжүүдийг хийгээд хүлэмжинд ногоог тариалдаг болцсон. Тэгэхээр манай Төгс ургац компани хамт олон маань бүрэн автомат заяа. Тэгээд дөрвөн удирлын шилэн хүлэмжийг барьж байгуулсан. Энэ нь бүр 4Г гэлүү те. 4Г талбараар гэсэн шүү дээ. 4Г талбараар дөрвөн удирлын турш яг энэ нарийн ногоонуудыг тарьж тэгээ яг тэр хүлэмжнээс шууд хэрэглэгчдэд хүрдгээрээ маш гоё. Тэгэхээр одоо бидний нөгөө нэг хамгийн их хэрэгэлдэг саяны миний яриад байгаа нөгөө юу шүү дээ өргөст химик гэж байгаа тийм өгөрцөг гэдэг чинь өргөст химик болон помидор гэдэг чинь одоо улаан лойл тийм өргөст химик улаан лойлыг яг ингээд дөрвөн удирлын турш ингээд шинээр нь шууд хэрэглэгчдэд хүргэдэг ийм газрын хамт олон маань байгаа. За гадны орчны нөлөөлөөс үл хамаарч хасах 40 хэмтч гэсэндээ ургацаа авдгаараа онцлогтой. Тэгэхээр та жилийн дөрвөн удирал ер нь бол
өглөө дэлгүүрлөө ингээл яваад орлоо гэж бодъё тий. Ямар ч өөртөө ойрхон байгаа хүнсийн сүлжээ дэлгүүрлөө ороход тэнд ийм төгс ургац гэсэн ийм савлгаатай өгөгдсөн юм уу тий. Улаан лойл байх юм бол энэ бол яг шинээрээ танд өглөө яг шив шинээр очиж байгаа ийм зүйл юм байгаа шүү. Тэгэхээр бас өөрсдийнхөө эрүүл мэндийг гэр бүлийнхээ хүнсний аюулгүй байдлыг та бүхэн маань бодоод яг шин бүтээгдэхүүнийг яг Монгол хүний тарьж ургуулсан танд зориулж байгаа энэ зүйлийг авахыг хүсэх юм бол одоо төгс ургац гэсэн одоо энэ бичгийг нь хайгаад тий. Манай найрлагч зургийг харуулж байгаа хэл та. Яг энэ лого сав баглаатайг нь харж агаад сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай гэж зөвлөх байна. За бүх сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдэд худалдаал гэж байгаа. За 7222 1199 7222 1199 гэсэн дугаарлуу та бүхэн холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Магадгүй нөгөө нэг их хэмжээгээр авах шаардлагатай байдаг ресторан ч гэдэг юм уу те зочд буудал ч гэдэг юм уу иймэрхүү хэрэгцээтэй газар маань 7222 1199 гэсэн дугаарлуу холбогдоорой. За ингээд төгс ургацынхаа хамт олонд талархлаа илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. За төгс ургацынхаа баярлалаа. Энэ бас амар сонирхолтой ивент итгэж байна л да. Яг гэвэл өнөөдөр манай нэвтрүүлгээр бас яг хүнс гэдэг те тариалан гэдэг юмыг маш ихээр ярих учраас яаж холбоотой байдгийг бодъё бас сонсцгоё. За тэгээ. За тэрнээс өмнө Мавын одоо хэдэн нэг том хийжсэн зүйлүүд гэх юм бол газрын реформ хийжсэн. За бидний өмнө нэвтрүүлгүүдээр ярьжсэн бол шууд газрыг нэг баячуудаас нь булааж аваад харц ард ядуу одоо тариачин малчтаа шууд өгдөг гэсэн байгаа тоххой. Тэгэхдээ энийг авахдаа бол шууд хүчээр авчиж байна. Угаасаа социалист коммунист улс байгаа учраас одоо баян хүн гэж бол байхгүй. Баян хүн бол одоо нийгмээс урагч гэж. Одоо тэр хөдөлмөрлөж бүтээж шинэлэг болсон айл бол бусадтайгаа адилхан л байх ёстой. Ялангуяа дээрээс нь гадаадын одоо хөрөнгө оруулагч нар ч гэдэг юм уу те гадаадын бас хүмүүс чинь тэн дээр нэг газар нутгийн түрээслэл юм хийдэг шүү дээ те. Тэр чинь Фидель Кастрогийн тухайд талаадсан шүү дээ. Тэгжсэн тий. Тэгээд одоо тэднийг бол шууд ангийн урагч гэж үзэл зодно шоронд хийн тэгээд шууд цаасаар авч байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө харц ард чинь за газар нь та нарын эрх мэдэлд очиж шүү ингээд баш шууд тэрэнд улаараа л энэ нөгөө бажуудын хэсрэг байлтаад алаад эхэлж байгаа бас. За тэгээд 1953 оны 3 дугаар сарын 5-нд Сталин цус харуулж нас барсан. Тэгээд зөвлөлтийн намын төрийн удирдагчаар Никита Хрущев сонгогдож байгаа байхгүй. Тэгээд Хрущев гарч ирээд яасан бэ гэх юм бол шууд Сталиныг нэг янзын бурдгаж эхэлж байгаа. Харлуу. Тий. Хитрхи дарангуй айцтай нийгмийг үүсгэж байсан гэж шүмжилж байгаа. Тэгээд маш олон өөрчлөлтүүд бол хийж эхэлж байгаа шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа. Тэгээ энийг Хрущевын дулаалал гэж нэрлэдэг. Тэгээд дэлхийд байдаг бүх коммунист улс угаасаа л зөвлөлттэй холбоотой байдаг байсан учраас энэ шууд Мавд нөлөөлж эхэлж байгаа байхгүй. Мав бас өөрөө нэг янзын Сталиныг шүтэн биширдэг байсан гэж хэлж болно. Тэгэд энэ дээр нэмээд 1956 онд Унгарт хувьсгал хийх орлого гарч байгаа. За тэгээд энэ нэг эртний дайнаас 7,000 хүн алагдсан, 15,000 хүн шархсан. Тэгээ 200,000 хүн шууд их орноос хөөгдөж байгаа байхгүй юу? Энэ Оросд болж байгаа зүйлийг хараад тэгээд энэ Унгарт болж байгаа зүйлийг хараад Мав нэг янзын бодсон юм шиг байгаад идэв. Юу гэж бодсон бэ гэвэл за ингэж одоо хүнд эрх чөлөө өгөхгүй дарангуул дор амьдрах юм бол энэ хүмүүс чинь намайг нас орсны дараа намайг муулах юм байна. Эсвэл намайг одоо амьд байхад миний эсрэг гарч ирэх юм байна гэж үзэж байгаа байхгүй юу? Тийм учраас за эдний эсэргүү хоолойг дандаа 100% дарж ирсэнээс нэг янзын энэ дуу хоолойг нь гаргаж ирэх хэрэгтэй байна тий. Сонсох хэрэгтэй байна гэж бодож байгаа. Одоо битүү чанагч байлаа шүү дээ. Энэ битүү чанагч дотор хитрхи их даралттай байх юм бол нэг өдөр дэлбэрнэ. Харин оронд нь жижигхэн нөх гаргаад даралтыг нь гаргуул арай л дэлбэр хэрэгсэл нь багасах гэж үзэж байгаа байхгүй юу? Тийм байна тий. Тий. Тэгэд 1956 онд Эрдэнтэн бүхэн үгээ хэлж цэцэг бүхэн дэлгэрэг гэсэн өөрөөтэй 100 цэцгийн аяныг зохион байгуулжээ. За энэ ямар аян байсан бэ гэх юм бол хүн болон дуртайгаа хэлээ. Тэ намайг шүмжилмээр байвал шүмжил манай төр засгийг шүмжилмээр байвал шүмжлээ. Та нарыг ертөөсөө чимээг болохгүй эрх чөлөөтэй бай гэж хэлж байгаа байхгүй. Тэгтэл Мав өөрөө энэнийхээ үр дүнд шууд цочирдсон. Одоо шууд төр засаг намайг шүмжлэх бүр асар эрчимтэйгээр орж ирж байгаа. Тэгээд нутгийн захиргаа, нам төрийн албан тушаалтнуудыг бүгднийг авилгахч, дарангуйлагч, ажиллаа хийж чаддаггүй, сахлах батгүй гэд амар олон шүмжлүүд орж ирж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо хэрүүл мэтгэлцээ нь одоо сургууль дээр явагдаж чинь, сонин хэвлэл дээр явж чинь, хурал цуглаан гэл хаа самайгүй гарч байгаа хэрүүлээд байгаа байхгүй. Тэгээд шууд 1 жилийн дараа за энэ бүр одоо хэрэгс ихтэрсэн заваарсан юм болж байна тий. Та нар одоо энийг бэл гэж байгаа. Тэгээд шууд баруунтны эсрэг аян гэж хэлэлжсэн. Одоо нэгэн зараа одоо эцэг их нар чинь хүүхдээр очиод өө миний хүү миний охин
надаа юу болсон юм бэ? Үнэнгээ хэлчихээ би чамайг шийтгэхгүй гэж хэлдэг штэ. Тэнгүүд үнэнгээ хэлэнгүүт хүүхдээ шийтгэждэг. Яг тэрэндээ төстэй зүйл болж байгаа байхгүй юу? Шууд өөрийнх нь эсрэг ярьж исэн бүх одоо сэхэтнүүд мэржэлтэй хүмүүс одоо зүгээр л муулсан бүх хүмүүсийг нь баруунтан гэдэг нэр зөвлөгчж байгаа. За. Тэгээд тэд нар нь одоо бүгднийг ажлаас нь халж гутаанд оромжилж тэгээд хөдөлмөрийн лагварлаа явуулаад тэгээд одоо энэ хүмүүс захиж хизээч нар үзэх хэрэггүй болж байгаа байхгүй. Уул нь тэгж ялзралыг нь тэр болохгүй байгааг нь хэлж байгаа хүмүүс чинь сэхэтнүүд нь байх гэдэг шүү дээ. Нийгмийнхаа сэхэтнүүд. Тэгэн гол тэднийг харлуулах үг нь баруунтан гээд ард түмэн угаасаа одоо маавогийн тал гэдэг юм уу те тэр хүн нөгөө газар мазын өгчөнгүүд тэр хүний тал болчих шүү дээ те. Тэнгууд тэр та нарын дайсан чинь тэр баруунтан шүү гээд баруунтан гэдэг нэрэн дор хэнийг ч хийж болох байх. Хэнийг ч хийж байгаа тийм. Тэгэд энэ баруунтан гэдэг нэрийг ямар хэдэн хүн дээр зоолгосон бэ гэх юм бол өөрөөсөө хятад 550 мянган хүн гэж хэлдэм байлээ. Гэхдээ энэ удаа хятадын өөрсдийнх нь гаргаж байгаа тоо байхгүй юу? Одоо орчин үеийн нэг судалгаагаар хайж үзэхээр энэ бодит тоо 3 сая гаруй хүрдэг гэдэм билээ. Яа тий. Тэгэд энэ баруунтан гэж нэр зоолгосон хүмүүс ч одоо бүгд л мэржэлтэй сэхэтнүүд байгаад байгаа шүү дээ тий. Тэгээ энэс болоод энэ хятадын ирээдүйн бүх асуудлууд гарч ирсэн гэж хэлж болно. Ягаад гэвэл одоо ирэх одоо чөлөөтэй юм хэлж чадахгүй болцохоор чинь нэг удаа муу санаа, буруу санаа буруу төлөлт хийлээ штэ. Тэрний эсрэг дуурхал юм бол энэ баруунтан гэдэг нэрийг зүүхээс айдаг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр маавын эсрэг ямар ч хүн дуурч чадхаа болчихж байгаа. Наа чи нөгөө бид нар ягаа за бид нар ч явах те. Монголчууд хүнийг харлуулахаар болох юм бол те. Наа чин хятад ч те. Гэд ч юм уу те. Эсвэл нөгөө хужаа гэж хэлдэг шүү дээ тий. Хужаа гэд хэлчлээ тэр хүнийг нөгөө нэг арт түмэн тэр чигтээ наа чин тим гэдэг тэр чинь хүлээгээд авчдаг. Тэгээд бүр насаар нь үздэг. Яг тэрнтэй адилхан баруунтан гэдэг нэм хэлбэр нэр оноож өгдөг болж байгаа юм тий. Дайснуудтай. Тий. Тэгээд аль тэрний хэлж ирсэн эн чин бол бүгдээр яг оюутнууд мэржлийн хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгээд энэ үед бас Монголд сэхэтний төрөгдөл гэж явж исэн. Тэрийг манай үзэгчд мэдэх бах. Бас л одоо нэг янзын төрийн эсрэг юм дуурсан хүмүүсийг одоо хөдөө малчин болгож шууд хүчээр ажлаас нь халж дарлал явж исэн байна. Тий, одоо тэр дунд чинь манай гадаад хэвлэлийн яамны сайд байсан. Аварц гэдэг зүгээр наацхийн чинь шүү. Аварц гэдгоо чинь бас л одоо нөгөө нэг Монголын газар нутагт харьяаж исэн газрыг те эсвэл одоо зөвлөлтөд гэдэг юм уу иймэрхүү байдлаар оруулах гээд байна гэд. Тэгээд тий чинь яг цаанаа бол нэлээд өөр учир болдог л да. Ерөнхийдөө тэгээд зүгээр өмгөөлөг дууснаасаа болоод хөдөө жолоочоор цөлөгддөг ч үлээ. Давсны артел рүү бас хин цөлөгддөг гэдэг ч үлээ. Ер нь ингээд сэхэтнүүдээ юм уу ингээд дугуулсан нөхдүүдээ ингээд хөдөө цөлдөг байсан яг тэр үед. Монголч гэсэн. Хятад болж ин Монголд яг зэрэг болж байсан байгаа даахгүй. За тэгээд аль тэрүүн нэг маоизм гэж хэлээдсэн шүү дээ. За маоизм бол одоо марксизм, ленинизм дээр суурилсан үзэл бодлого даахгүй. Энэ нь одоо зөвлөлтийн одоо коммунист үзлээс ямар зөрүүтэй гэх юм бол зөвлөлтийн хувьсгал бол үйлдвэрлэгчдээр толгорч байгаа байхгүй юу. Тэг одоо үйлдвэр дээр ажиллаж байгаа, төмөрт ажиллаж байгаа хүмүүс байна. Харин маогийн хувьсгал нь маоизм нь арай илүү хөдөөний малчин тариачд дээр үндэслэж байгаа. Тэгэд энэ маоизм гэдгийнх нь нэг гол баримтлагдаг байсан зүйл нь массын чиг шугам гэж байгаа байхгүй юу. Энэ чиг шугамын ёсоор нам бол ард иргэдэд сонсож ард иргэдийн хүссэн зүйлээр бодлого барина гэж хэлдэг. Гэтэл бодит амьдрал дээр шал эсэргээрээ нам улс нэг зүйл хийх гэх юм бол тэр иргэд нь одоо ам бие ердөөсөө хайрлахгүйгээр тэрийг заавал гүйцэтгэх ёстой болчтой юм. Тэгэд энэний нэг нь гэх юм бол одоо их өсрэлтийн бодлого тэгэд шуудаа хийсэн дайн гэж гарч ирдэг. Тэрийг манай үзэгчид сонсч ирсэн байх. За их өсрэлтийн бодлого нь юу байсан бэ гэвэл одоо 1958 онд Мав хятадын эдийн засгийг маш их сайжруулах гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэд одоо шууд нөгөө зөвлөлтийн үйлдвэрлэлтийг давна гэсэн зорилго тавьчихж байгаа. Тэгэд шууд хятадын ухранг байдлаас авч гарна шууд чигээрээ эдийн засгийг хөгжүүлнэ гэж байгаа байхгүй. За энэ нь ямар арга байсан бэ гэвэл маш олон айлуудыг нэг том юу болгочтой. Одоо заавал гэж байгаа. Үйлдвэр маягийн юм уу? Тий, үйлдвэр маягийн гэж хэлж болно. Тий. Өрхийн гангийн цех болгочихж байгаа байхгүй. Тэнгүүдээ энэ хүмүүс энэ одоо 20-30 айл нийлж хагаад энэ цех дээр өөрсдөө тарилангаа тарина. Тэгэд төмөр үйлдвэрлэнэ.
хятадын ган үйлдвэрлэж байгаа. Эдгээр тэгээд одоо өөрсдийнхөө тариалантай байж болохгүй. Эдгээр хоолнд орох юм бол нийтийн хоолны газар орж байгаа. Бүгдээрээ цуг ажиллах ёстой болж байгаа байхгүй юу. Тэгээ энэ үед ч одоо энэ малчид тариачид бүгдээр ердөөсөө ган үйлдвэрлэж мэдгүй шүү дээ, зүгээр л малчин хүмүүс байдаг. Эннээс болоод шууд эдийн засаг нь нурж эхэлж байгаа. Тэгээд тариалан нь бас байхгүй болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгтэл энэс болоод одоо хятадын хамгийн том өсгөлэн гарч ирдэг. Одоо 30 сая хүн амнасаа алдсан эндээс гарч ирж идэв. За тэгээд энэ чинь одоо нөгөө хөдөө орон нутгийн захиргаанууд нь байгаад байгаа шүү дээ. Эдгээр тариалангийнхаа тоон ингээ яг бодит тоодоо ердөөсөө хүрхгүй байсан учраас шууд худлаа ярьдаг байсан. За манайх ийм их төмөр үйлдвэрлэж байна. Манайх ийм их ургац гаргаж байна. Тэгээд тэрэнд нь хүрхгүй байгаа бэжиж худлаа ярангуут нөгөө улсаас за та нар ийм амархан гаргаж байгаа бол энийг баг даблдаад дараагийн сарда гаргаа хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ байгаа хүмүүс ч одоо яадын тэр төмрөө гаргах гад ганаа гаргах гад одоо өөрийнхөө хурц байна тий гэрте байгаа бүх төмрөө хайлуулад тэгээд гаргаж экспортлох гэж үзэж байгаа. Гэтэл энэ их гаргасан төмөр нь 100% чанарын шаардлага хангаагүй гэж үздэг. Тэгэхээр нэг янзын энэ хүмүүс амь насаа юунд алдсан бэ гэвэл баг юуны ч төлөө хэрэггүй юмд алдсан болж тарж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ дэр чинь одоо хүмүүс маш их цаг цаваа гаргаж байна. Өөрсдийнхөө амиа зарцуулж байна. Газраа хэрэглэж байна. Тэгэд энэ дэр маш их энерги орж исэн. Одоо төмөр ган үйлдвэрлэхийн тулд маш их мод тавьчиж унгаагаад тэр модоо төлш болгож ашиглаж байгаа. Тэгээ энээс нь болоод хятадын баг 10% нь ойгийнх нь 10% нь байхгүй болчихсон. Тэгээ энэ чи одоо ямар ч юм ургаж чадхаа болж чинь. Тэгээ улам өсгөл нь улам хэтэрч нэмэгдэж явж байгаа байхгүй юу. Тэгээд одоо 2 жилийн хугацаанд дэлхийн төвхөнд өрдөөсөө байж байгаагүй хамгийн аимшигт өсгөлэн болж исэн. За тэгээд энийг мав бол өөрөө хизэж хүлээн зөвшөөрж байгаагүй. Тэ энийх нь эсрэг ярих хүн бол ердөөсөө байгаагүй. Яг гэвэл нөгөө эсрэг ярих юм бол баруунтан гэдэг нэрээ зөвч эрсдэлтэй байсан учраас ердөөсөө эсрэгдэж чадаагүй, дуурч чадаагүй, айцтай амьдраад байгаа байхгүй юу. Тэгээд эсрэг дуурхал юм бол шууд одоо нөгөө урагч гэж үзээд тэгээд шууд шоронд орно эсвэл шууд цаазаар авахлах болчихж байгаа. Тэгээ энэ 10 гаруй жил үргэлжилж исэн. Тэгээд энэ дээр бол мав альтерны хэлжсэнээр ердөөсөө бурууга хүлээн зөвшөөрж байгаагүй. Юг буруудах гэсэн бэ гэх юм бол одоо ялаа, шумуул, харах тэгээд бор шувууг буруудаж исэн байдیں۔ За тэгээд бор шувууг яаж буруудахсан бэ гэх юм бол бор шувуу жилдээ нэг 2 хил тарианы үрийг иддэг байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хэдэн зуун сая шувууч нь энэ тариаланг устгаад байна гэд бор шувууд шууд дайн зарлж исэн. Тэгээд улс даяараа бор шувууны үрийг устгаж байгаа, өндгийг нь хагалж байгаа, буудаж байгаа. Тэгээд мөн төмпөн сав ингээд дандаа төс тас хэд унгууд чинь нөгөө шуунар чинь модон дээр сууж чадахгүй болохоор ядарч өгч исэн. Тэгээ энэс нь болоод одоо хүмүүс нь бас дүлэржсэн үед байна. Одоо үүллийн хүүтэнд хөлдөж хүчсэн мөчүүд байна. Тэгэд бор шувуу бол яг энэ тариалангийн алаад байсан амтан бол биш үү. Энэ юу энэ тариалангийн алж исэн бэ гэвэл угаасаа ургац нь маш муу байгаад идэг. Тэгээ энэ бор шуунар чинь зарцаа иддэг байхгүй юу? Одоо зарцаагийн тоог яг ингээд зөв тоон зохистой хэмжээнд байж байгаа уялдалгаагаар тийм ээ. Тий. Тэр нь бол одоо бор шувуу гэдэг. Тэгтэл энэ бор шуунар нь бүгдээ үхэд байхгүй болчихгонгууд энэ зарцааны тоог хэмжээ бүр шууд эрс нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ мараа 2 дахин 3 дахин. Тэгээ энэ зарцаанаар чинь бас ялгаагүй энэ тариалангийн идэн. Тэгээ тэрнээс нь болоод тариал нь улам муудаад хүмүүс улам өсгөлэн үзэж байна. За тэгээд нөгөө эрдэмтнүүд нь энийг хүлээн зөвшөөрөөд бор шууг нөгөө алах агнах хэвээр амтны чагсаалаас нууцаар гаргаж ирсэн. Оронд нь бясааг оруулж ирсэн. Гэтэл энэ хитрхи оройтсан байдаг. За тэгээд энэ 10 жил үргэлжлсэний дараа хятад улс бол үнэхээр бүр гацтай хүрч байгаа байхгүй маш муу болцсон байсан. Тэгээд Мав Зэдун шууд ажиллах хаяад одоо зооныхаа байшинд очсон гэж хэлж болно. Тэгээд энийг энэ хямралаас гаргасан хүмүүс нь гэх юм бол одоо намын 2 дугаар 3 дугаар хүмүүс нь байсан.
Ли Шавци, Дэн Сяопин. Тийм, Дэн Сяопин гэж байгаа. Тийм. Тэгээ тэр хоёр хэлэхдээ за энэ их хүсрэлтийг юунаас буруу болсон бэ гэх юм бол 30% нь байгалийн гамшиг, 70% нь хүний алдаа гэж хэлдэг. Тэгэхээр бараг л одоо Маогийн алдаанаас болж байгаа маа гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээд нэг хэсэгтээ Мао Цзэдун нөгөө туслангийнхаа байранда шүлэг бичээд, ном бичээд нэг янзын амарч исэн. Гэтэл нөгөө Сталиныг нас барсны дараа Хрущевчин ялгаагүй ингээл өмнөх хүмүүсээ муулгал хэлчихсэн. Тэрнээс айсанда болоод буцаад улс төрд орж байгаа байхгүй юу. За тэгээд энэ яаж орсон бэ гэвэл 1966 онд 72 настай Мав хөх мөрөнд 15 км зайг сэлж исэн. За тэгээд сэлэхдээ 15 км-ийг 65 минутын дотор сэлж гаталсан байдаг. За тэгээд энийг одоо шууд хэдэн метр секунд сэлсэн бэ гэх юм бол 3.1 секундэд 3.8 метр сэлж байгаа байхгүй юу? За тийм энэ бол өөрсдийнх нь зарласан тоон үү тийм. Майкл Фелпс хамгийн хурдандаа 1 секундэд 2.1 метр сэлсэн гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол нэг янзын 100% пропаганда байгаа тийм. Энэ ямар үндсэлтэй пропаганда гэх юм бол Мао Цзэдунг одоо хүн маш эрүүл байх ёстой гэж үздэг байгаа байхгүй юу. Эрүүл хүн чинь одоо тариалан дээрээ сайн ажиллаж чадна, сайн малчин байж чадна. Одоо ялгаагүй Гитлер шиг те бие бэлтартай хүн энэ умсыг авч явна гэж үздэг байсан байхгүй юу. Тийм учраас өөрөө маш их сэлэх дуртай байсан юм. Тэгээд сэлж чаддаг хүмүүсийг бас нэг янзын жоохон арчаагүй гэж үздэг байсан учраас хятад улс бүгдээрээ сэлдэг. Одоо ч хөх мөрөн дээр Маогийн сэлэлт гэж үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм байлаа. Тэгэд нэг сонирхолтой зүйл гэх юм бол 1960 онд Хрущевыг Бээжинд урьж исэн. Хрущев ч нэг бас нэг жоохон бүдүүн байсан болохоор сэлж чаддаггүй. Тэгээд тэр хоёр бассейн ороод Мав хажууд нь ингээл амар хурдан сэлээл. Тэгээд Хрущев ч нөгөө хөлн хөрж чадах газараас холдоогүй байсан гэдэм билээ. Тэгж нэг жоохон Хрущевыг доромжилсан, муулсан арга хэмжээ авч ирсэн билээ. За тэгээд 1966 онд энэ хөх мөрнийг сэлж гацсныхаа дараа соёлын хувьсгал гарч ирж байгаа байхгүй юу. Энэ хөх мөрнийг сэлэнгүүтээ за би 71 настай ч гэсэн миний бие бол бэлдар байна тий. Би бол маш хүчрэхэг өдөртөгч хэвээрээ байгаа шүү гэж залуучуудаа үзүүлж байгаа. Тэгэд хятад улсын үзэл санаа буруу тийшээ яваад байна. Энэ шинэ өдөртөгч нар ч ердөөсөө болохгүй байна гэд соёлын хувьсгалыг эхлүүлж байгаа. Тэгээ энэ ямар үүрэгтэй байсан бэ гэвэл хуучин санаа, хуучин соёл, хуучин уламжлал, хуучин зуршил дөрвийг устган арилгах зорилготой байсан. Тэгэд энд одоо Хон Вейбинг гэдэг оюутнууд байгаа байхгүй юу? Тийм. Одоо хагас цэрэг гэж хэлж болно. Энд нь одоо нэг улаан хувьсгалч гэдэг юм. Тийм. Энэ бол одоо бүгдээрээ Маогийн хэлсэн үг, шүлэг тэгээ сургаал дүүрэн улаан дэвтэрд ингээ зүрхэндээ дандаа хааж явж идэг. Тэгэд гартай улаан болттой сая оюутнууд төвийг балб гэсэн үгээрээ ингээл гудамжаар тэмдэглэл яваад идэв. Төвийг балб гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэвэл намын төв тогтолцоо буюу элитийн хүрээллийг цохон унгаах хэрэгтэй байна гэж зарлаж байгаа байхгүй юу. Хон Вейбинг гэдэг лөө тий. Тийм, Хон Вейбинг. Ядж байгаад яг энэ үеэр чинь 1963 болон 1966 онд Монголын намтрын өдөртөгч өмжээгийн Цэдэн балын хувьд Монгол орноос буюу те одоо Монгол улсаас хятадын харьяат иргэдийг бүгднийг гаргана гэх хоёр удаагийн том ажиллагаагаар хоёр удаа гаргацсан байхгүй. Тэгээ нэгсэндээ одоо зөвлөлт хятад хоёрын хоорондын харилцаа живгүй болсон. Нөгөө талаар бүгд найрамд Монгол ард улс болон бүгд найрамд хятад ард улсын хоорондын харилцаач бас ивгүй болцсон үе. Яг энэ үед нь 1966 оны 8 сард Бээжинд байх Монголын элчин сайдын яам руу яднаа Хон Вейбинг гэж нэлээд байгаа нөгөө улаан хувьсгалчтай шүү дээ. Тэд нар халтдаг. Харин тий. Бас ийм үйл явдал болж тийм дээр чинь. Энэ улаан хувьсгалч нь ч бол амар. Зах замбараа алзах замбар. Зүгээр гохоон талбаагаар тэр жигтэй ингэж байгаа. Зөвхөн Монголын элчин сайдын яам биш байхгүй юу? Тухайн үед нөгөө нэг хятадтай харилцаа муудаж байгаа энэ зөвлөл бод улсын одоо ийм хамтын нөхрөлд байдаг орнууд үе чинь элчин сайдын яамны байрнууд руу бүгд нь халтдаг. Тийм шүү дээ. Шууд одоо нэг өөрийнхөө эсрэг байна гэж үзсэн бүх хүмүүсийг зодон алан одоо тайзан дээр гаргаж чагаад гэр бүлтэй нь бүр яргалдаг байсан цаг үе яваад байгаа байхгүй юу? Ийм болтол ард түмний тэр жигтэн тарихын угаана гэдэг бас л амар шүү тий. Харин тийм. Би энийг сая Netflix дээр гарсан 3 бит гэдэг нэвтрүүлэг дээр үзсэн байхгүй юу? Яг 1-р анги дээр нэг хардیں۔ Тэгэл тэр чинь шууд тайзан дээр гаргаж байгаа л. За та нар одоо энэ өрний
бодлогуудыг эсэргүүц гэж хэлж байгаа байхгүй. Энэ тэгээд физикийн багш байхгүй юу? Тэгээд физик чинь нэг янзын өрний бодлого гэж эдгээр боддог байсан юм. Тийм учраас одоо физикийн одоо квантум механик гэдэг нэр байна шүү дээ. Тэд нэр бүгднийг хуурамч зүйлээ ийм байдгүй гэж хэл. Тэгэхгүй бол алан шүү гэж байгаа байхгүй. Тэгтэл тэд нэр чи физикүүд чи одоо ямар ч хүний үзэл бодол байхгүй, ямар ч тийм хамаарлахгүй хүмүүс чинь физик бол үнэ гэдэг хэлж юм шууд зодоод алччихдаг. Тэрийг үдчил би бүр энэ улаан хувьсгалч чи ямар амар байсан бэ гэж бодож байгаа байхгүй юу? Ер нь зүгээр энэ яг иймэрхүү жишээ бас их олон байгаа. Би бас зармыг нь хэлж болохгүй байна л да. Ер нь бол их олон байгаа. За тийм баг. За тэгээд эдгээр чинь бас одоо капитализмаар замнагч гэдэг хүмүүсийг шууд шоронд хийхийг шаардж байгаа байхгүй юу? Гэтэл энэ капитализмаар замнагч гэдэг хүмүүс нь бол яг үнэндээ нөгөө Ли Шавци, Дэн Сяопинер байгаад байгаа. Тэгээд Ли Шавци 1969 онд шоронд зодуулж нас орж исэн. Тэгээд Дэн Сяопин хэд хэдэн удаа дотоодын цөллөгт явж исэн. Тэгээд Мао бол одоо энийг нь гүйдэн зөвшөөрж байгаа, дэмжиж байгаа тийм. Энэ англи залууст битгий саадуулаарай гэж шууд өөрийнхөө улсынхаа зэрэгүүдтэй хэлж байгаа. Тэгэд энэ залуус ч одоо бүр амар цах замбраагүй шууд ингээд өдрөлгуудын гэрлүүн орж ийн тэнцэнэ одоо сайхан өөрийнхөө гэршгэ байж ийн би бинтийгээ санал нийлэх бол би бинтийгээ зодолж ийн алцж ийн. Тэгэд энэс нь болоод одоо улсын хамаг юм зогсчихж байгаа байхгүй тий. Үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсчихж ийн, сургуулиуд ажиллагаа болчихж ийн. Тэгэд сая хүүхдүүдийг хөдөө аваачиж одоо төрөгдлийг арилгах гэсэн сургалтанд хүчээр суулгадаг байхад идэв. Тэгэд одоо соёлын хувьсгал гэж нэрлэж байгаа ч гэсэн нэг янзын улс төрийн терроризм байгаад байгаа байхгүй юу. Тэгээ эдгээр чи одоо хятадын түүхийг бүгднийг устгаж байна. Одоо капитализмын ямар нэг юм гаралтай байна, ном байна, тэрийг шатааж байна. Хятадын түүхийг устгахдаа одоо Мин улсын хааны бунхныг эвдлээ, күнзийн сүмийг сүйтгэлээ, эртний хүмүүсийн шарилыг бүр ухаж гаргаж ирж байгаа дормжилж байгаа байхгүй юу. Тэгэд энэний дараа бол Мао нэг худалгүй нас барж исэн. Нас барахаасаа өмнө дөрвийн бүлэг гэж байгуулж байгаа байхгүй юу. Энэ дөрвийн бүлэг нь бол одоо яг өөрт нь үнэнч байсан дөрвөн хүн байдیں۔ Эднэрт нь Маогийн эхнэр Түүх хорооны даргын орлогч, Шанхай хотын дарга, тэгээд үзэл суртал эрхэлсэн гишүүн гэж дөрвөн хүнээс бүрдэж исэн. За одоо энэ бол Маои нас барсныхын дараа үйл залгамжлж аваад усыг удирдах ёстой гэсэн хүмүүс гээ бүлэг гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэд Мао маш их тамхи татдаг байсан. Тэгээд уушиг зүрхний өвчтөй байжсэн. Тэгээд би энэ модд ирэхээр энэ бол нэг улсын нууц болчихж байгаа байхгүй тий. Хитрхи ингээд зарлаж болохгүй, гадагшаага мэдээлэл өгч болохгүй. Тэгээ 1976 онд 3 удаа зүрхний шигдэс болж исэн. Тэгээд 9-р сарын 2 нь 3 дахь удаагийн шигдэс болоод тэрний 7 хоногийн дараа 82 настайдаа үхэж талд орж исэн. За тэгээд Маоиг хүйж талд орсны дараа Хуа Гофен гэдэг хүн шууд гарч ирэл тангараг өргөснийхаа дараа нөгөө дөрвийн бүлгийг шууд баривчилсан. За энэ ч одоо болохгүй нэ. Энэ Маогийн дарангуул одоо надаар ингээд дуусч байгаамаа гэд шинэ засаг гарч ирсэн гэж хэлж болно. Тэгэд одоо бол хятад улс Маогийн байсан хятад улстай харьцуулах юм бол шал өөр. Одоо хятад улс чинь бараг ингээд дэлхийн 2 дугаар хамгийн том зах зээл болж хувирсан байдаг аа. За болсон уу? Энэ дэр тийм 1981 онд хятадын коммунист намаас нэг албан ёсны мэдээлэл гаргаж ирсэн байдیں۔ Энэ дэр нь юу гэсэн бэ гэвэл Маогийн амьдралын сүүл үед ноцтой алдаанууд гаргасан гэж хүлээн зөвшөөрдөг байхгүй юу? Энд гэхдээ албан ёсоор 70%, 30% гэж явагддаг. Мао амьдралдаа 70% нь сайн юм хийсэн, 30% нь буруу зүйл хийсэн зарладаг. Тэгэд одоо байгаа хятадын иргэд бүгдээрээ энэтэй санал нийлт юм бэлээ. Энэ хүчээр нийлдэг үү, дуртадаа нийлдэг үү, эсвэл нэг амар сайн судалж үзээгүй болохоор тэгж санал нийлдэг үү мэдэхгүй байна. Гэхдээ ихэнх хятад хүмүүсээс Маогийн талаар асуух юм бол 70% нь маш сайн зүйл хийж исэн. Гэхдээ 30% нь жоохон асуудалтай байсан гэж ярьд юм бэл. За тэгэд угаасаа өнөөдрийн дугаарын нэр хүртэл тодорхой байгаа шүү дээ, тий. Зүгээр юу хийж тухайн улсынхаа одоо хэдэн хувьд нь гэдэг юм уу, хүн амынхаа хэдэн хувьд нь гэдэг юм уу, тий. Одоо ингээд хортой зүйл хийсэн бэ гэдгээр нь ч юм уу бид нар бол дүгнээгүй шүү дээ. Зүгээр дэлхийд хүн төрлөختний эсрэг ялгаа байхгүй чинь хятад хүн байна уу, эсвэл Америк хүн байна уу, Орос хүн байна уу, ялгаа байхгүй хүн шүү дээ, тий. Гэтэл 30-аас 40-оос гэж байна л да. 40 саяас 70 сая хүний амь нас
ганцхан хүнээс хамааралтай байсан гэж бодглоо. Эний чинь одоо амнаас гэдэг чинь юу гэсэн үг вэ те? Нэг гэр бүлээс нэг хүн байхгүй болоход л ямар амар бид нар эмзэгэлдэг вүлээ. Тэгэхэд 40-оос 70 сая хүн тэр чигтэй гэсэн үг шүү дээ. Амар байгааз те. Тэгэхээр чин цус 50 дарангуулагч чинь нэгээр нэрлэгдэхгүй гээд яах тийм шүү угаасаа. За яг энэ дунд чинь сая бол зөвхөн нөгөө нэг хятадын дотоодын асуудал болон за тэр хятадын ард түмнийг одоо монхруулж байгаа тэдний хийж байгаа үйлдэл өсөөлөн ярихын хажуугаар эн чинь давхар өөрөө бас өөр улсын хувь заяанд хүртэл оролцож байгаа шүү дээ. Тэр дунд гэх юм бол одоо нөгөө нэг хил нутгаараа залгаатай байдаг хойцлонгос өмнөцлонгос шүү дээ тий. Тэгэл энэ хоёрын чинь дайн тэр үед яг Маогийн үед чинь болж байгаа. А дээрэс нь Вьетнам ч бас өмнөд болон хойд Вьетнам гэдэг хоорондоо хуваагдсан байж байгаа тий. Хойд Вьетнамаас нэр Хоши миний араас хятад чинь бас дайрдаг. Гэх мэтлэн бас дайн талаантаа гадагшаа гайж байгаа дайн талааны юм бас тэнд чинь зөндөө байгаа шүү. Тий. За ямар ч өнөөдрийн нэвтрүүлэг бол надад маш сонирхолтой байлаа. Миний бас нөгөө нэг мэдхийг хүсдэг бас анзаараад бас энэ талаар мэдчих болохгүй маш нарийн сэдвүүдийг хөндөж өглөө. Онондоо маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бол өглөө бүр эрүүл шинэ хүнсийг таны гарт урайтай төг сургацсан маань хамт олон ажилласан байгаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа оноо. За баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.